За сайн байцгаана уу. Оройны мэнд. Өнөөдөр ахаад би оройныхоо хоолыг хийх гээд лайв та нартай цуг өнөөдрийн оройны хоолоо цуг видеон дээр хийх гээд ороод ирлээ. За өнөөдрийн меню дээр манайх ямар хоол хийх гэж байна гэхээр ахаад макарони and cheese хийн. Сүүл би макарони and cheese хийсэн чинь манай хүүхдүүд бүгдийг нь идээд аавдаа үлдээгээгүй. Тэгээ өнөөдөр би дабл одоо макарони cheese хийгээд тэгээ ахаад одоо бүгдэнд нь хүрэхээр ихийг хийхгүй бол заримдаа нөгөө нэг хоол их хийчихээр нөгөө үлдчихдэг шүү дээ. Би нөгөө үлдэгдэл хоол идэх айгу дургу тийм болохоор үлдэгдэл яг ерөнхийдөө ингээл яг итгээрэ хоол хийдэг учраас би маргааш нь идэн нөгөөдөр нь идэнэ гэж ерөөсө хоол хадгалдаггүй. Тийм болохоор ерөнхийдөө яг л тааруулсан хоол иддэг. Тэгсэн сүүлийн макарони чиз айгу гоё амттай болсон гэд манай хүүхдүүд бүгдийг нь идсэн. Тэгээд аавд нь юу ч үлдээгүй. Өнөөдөр би нэлээд жоохон илүү хийгээд тэгээ бас үзэж амжаагүй хүмүүст нь өнөөдөр би гэрийн аргаар хоёрхан юмар одоо яаж гэртээ амархан макарони чиз хийдийг өнөөдөр зааж өгнө. За дээрэс нь өнөөдрийн гол одоо хоол маань салмон байгаа. Загстай хоол хийн. Тийм болохоор их амархан хурдан яаж одоо салмон хийж болох вэ гэдгийг өнөөдөр би та нарт зааж өгье. За өнөөдрийн тогоо маань бас ахаад би салат мастрын машина хэрэглэн макарони чиз хийхэд 2 квартын жижиг тогоондоо би гомонгоо хийж байгаа. За манай энэ электрик цахилгаан тогоо өнөөдөр хүүтэн байгаа. Халаагүй хүүтэн. Одоо ингээд барихад хүүтэн. Окей. Тийм болохоор өнөөдрийн хоол маань зарим хоолууд маань нөгөө тоогоо халаач хийдэг. Одоо ялангуяа махтай хоолнууд бол бид нар дандаа тоогоо халаач хийдэг. Энэ удаа би та нарт хүүтэн тоогооноос яаж хоолоо эхлүүлж хийгээд яаж захсыг амархан ерөөсөө 30 минутын дотор амархан оройны хоол ногоотой, амттай, тижээлэгтэй амархан гэрийн хоолыг хурдан хийж болох вэ. Дээрээс нь хүүхэд том хүн гэхгүй ялгаж шилэхгүй бүгдээрээ идэх дуртай тийм хоолнуудыг та нарт өнөөдөр зааж өгөх гэж байна. Дээрээс нь өнөөдөр би бас цагаан сарын одоо баяр болох гэж байгаа учраас цагаан сар зориулсан тусгай промошн ямар юм гарч байгаа гэдгийг өнөөдөр бас та нарт тэрийг жоохон товчхон бас тэрийг ярьж өгнө. За тэгээд хоолноосоо эхэлэх үү те. За тогоо маань хүүтэн байгаа. Тийм болохоор тогоондоо одоо би яаж одоо загсаа яаж өнөөдөр хийх үг би та нарт зааж өгье. За өнөөдөр би загсандаа сонгон хэрэглэж байгаа. Помидор хэрчсэн байгаа. Тэгээд ийм солонгос ийм sweet potato хальслаагүй. Мэдээж миний бүх ногоонууд би ерөөсөө хальсалдаггүй. Тийм бол ингээд хальстаагаа ингээд төмсөө хийн. За тийм болохоор одоо ерөөсөө бүх юмаа тогоондоо хийгээд нэг удаа ерөөсөө ахиж тогоо онгойлохгүй юу яахгүй амархан хурдан яаж хоол хийж болохыг та нарт үзүүлье. За би эхлээд сонгоно хийн. За ингээд сонгоно хийгээд ингээд доор нь тараагаад өгчлөө. Миний тогоо хүүтэн байгаа тийм үү? Хүүтэн байгаа гэдэг бити марстаар. За тэгээд одоо би помидороо доор нь хийгээд. Окей. Помидор доор нь хийж өгөөд. За би одоо энэ төмснүүдээ бас ингээд доор нь хийж өгөөд. Окей. За ингээд хийцэн. За доор нь би бас ахиж нэмэлт бас ямар гоё ногоонуудыг хийх. Би энэ чи манай би ухаандаа л хөргөчөө цэвэрлээд байна л да өнөөдөр хөргөчөнд удаад одоо муутахаас нь өмнө хурдан хийх ямар ногоонуудыг бүгднийг гаргаад ирсэн. За энэ болохоор нөгөө бокчой гэдэг ийм нөгөө жижигхэн ийм байцаа байдаг шүү дээ. За бокчойг би дундуур нь ингэж ерөөсөө нэг л хэрчээд дундуур нь ингэж хэрчиж өгөөд за би одоо ингэж дээрэс нь бокчойгоо бүгднийг ингэж тавьчихна. Окей. За бокчой тавьсны дараа за ерөөсөө нэгээр нь ингээл давхарлаад байгааг та нар харж байна уу те? За ингээд давхарлаад бокчойгоо тавьчлаа. За би одоо хаал бол боломж байгвал энэ бөөсөө те спиначийг бүх юмдаа хэрэглэх дуртай. Тийм болохоор жоохон дээрээс нь спинач хийгээд өгнө. Окей. За спинач ингээд дээрээс нь тавьчихна. Окей. За ингээд спинач хийчлээ. Дээрээс нь манай хүүхдүүд брокколиний дуртай болохоор би жоохон бас дээрээс нь хөлдөөсөн брокколи хийн. За тийм болохоор ингээд брокколигаа гаргаж ирээд би нөгөө нэг брокколигаа юм жижигсэн брокколи худалдаж аваад энэ нөгөө нэг том нөгөө Costco-д байдаг органик брокколи. Энэ Costco-гийн органик брокколи байгаа.
За би энийг нөгөө нэг авчаад үлдэгдэл нөгөө үлдсэн брокколигаа ерөөсөө хэрэглээгүй үлдснийгаа бүгдийг хөлдөөгч нэгээд ингээд хөлдөөгч нь хийчихээр айгу амар байдаг. Дараа нь хэрэглэхэд айгу амар. За би жоохон брокколи энэ дээр бас нэмэн. Окей. За нэлээ их ногоо олон төрлийн ногоо ичлээ тийм үү? Брокколи хийсэн, спинach хийсэн, bok choy хийсэн, сонгон хийсэн, помидор хийсэн, тэгээ бас дээрээс нь sweet potato хийсэн тийм үү? За ингээд одоо би нөгөө хөлдөөсөн энэ болохоор wild caught Alaskan salmon энэ Costco-д байдаг. Энэ битгий фармд хийсэн салмон битгий аваарай. Яагаад гэвэл фарм дээр яасан салмон маань нэгдүгээрт нөгөө айгу муу чанарын загас байдаг. Айгүйх нөгөө нэг одоо тэр загас нь бас айгу муу юмар тижээж байгаа. Тийм болохоор тэр загасны чанар болон өнгө амт эдэр шал өөр байдаг. Тийм болохоор би энэ wild caught ерөн загас авахтаа дандаа wild caught тийм үү дандаа юм юу зэрлэг одоо ингээд усан дотор ингээд сэлжсэн одоо загаснуудыг сонгож аваарай гэж зөвлөмөр байна. Тийм болохоор эрүүл мэндэд ч илүү сайн, витамин минерал нь ч илүү сайн тийм үү. Тийм болохоор дандаа энэ wild гэдэг wild юм зэрлэг ийм загаснуудаас авахыг бодоорой. За энэ хөлдөөсөн тас хөлдөө байгаа. Би ерөөсөө энэ загсыг ерөөсөө юу яхад хоол хийхэд ерөөсөө юу яагаагүй. Гисгэж барайгүй. Тэр чигээрээ тас хөлдөө байгаа загс, окей? За би энэ хөлдөө загсаа хайчлаад савнаас нь хайчлаад окей. Ингээд хөлдөө загсыг ерөөсөө юу яах шаардлагагүй, гисгэх ямар шаардлагагүй, окей. За ингээд загсаа би ингээд нөгөө олон давхарлсан олон ногоон дээрээ шууд ингээд тавиад миний нөгөө гомингийн ус буцалтад нөгөө манай хонх дуурайд байна. За би энэ хонхны тухайс жоохон дараа бас та нарт яагаад энэ хонх дуурайд байгаа гэдгийг тайлбарлаж өгье. За манайх ч өнөөдөр хэдүүлээ хоол идэхлээ. За энэ бүгднгийн л бараг хийх юм байна да. За 2 3 За ингээд 3 4 За ингээд энэ дээр нь за гаргаад за ингээд болоо ерөөсөө сайн дарж өгөөд окей сайн дарж өгөөд хөлдөө штэ энэ чи хөлдөө загас ногоонууд хөлдөө брокколи бус нь бол шинэ фреш ногоонууд байгаа. За ингээд сайн дарж өгөөд за энэ дээр би ямар юм хийх вэ гэхээр жоохон би перц хийн жоохон загсан дээрээ перц хийж өгөөд окей жоохон перц хийж өгөөд манад песто сос гэрт байна уугүй юу? Манай песто сос гэрт байхгүй болсон юм бах та. Манай дуунаас песто сос байх л ёстой. За манай песто сос гэрийн песто сос дуусчиж Юунаас песто сос байна гэж ботсон чинь байхгүй байна. За яах вэ? Песто сос байхгүй юм чинь. Бүгдээрээ жоохон перц. Жоохон далайн давс. Окей. Жоохон ногоон дээр бас жоохон далайн давс хийж өгөөд. Окей. За дээрэс нь би жоохон лимон ичээ дөө тэгвэл өөр юм байхгүй юм чи. За ингээд жоохон лимоны шүүс цацаж өгөөд загсан дээрээ жоохон лимоны шүүс цацаж өгөөд окей. За тэгвэл песто сос байхгүй юм чинь зүгээр лимон жоохон марсал хийгээл болоо юм бэ тэгвэл.
За ингээд жоохон масал ингээд болоо. Окей. За гэртээ байгаа юмнуудаараа л зүгээр болгочлоо. Илүү дутуу юм юу яахгүйгээр. За одоо ингээд би электрик тогооныхаа энэ ч нөгөө ирмэг дээр нь ингээд юу яасан болцсон давс мавс ч юм уу те ногоо могооны чи үлдэгдэл байх юм бол цэвэрлж өгөөд яг сайн таглаад яагаад би энэ ирмэгийн цэвэрлээд байна гэхээр манай тогоо вакуумддаг. Одоо өөрийгөө ингээ хагас битүү тогоо шиг ингэж болдог учраас энэ одоо ингээ халаад тогоо чинь халаад эхлэхээр одоо нөгөө юу яана гэсэн үг. Тогоо чинь ингээ тагна ингээ вакуумжтаад ингээ татагдаад ингээ төгжигдчихнэ гэсэн үг. За тийм болохоор одоо би температураа юуныхаа температурыг 300 градус дээр тавиад 300 градус гэдэг маань пилетгээр ярих юм бол 5 6 гэсэн үг. Окей, дунд зэргийн гал гэсэн үг. За 300 дээр тавиад одоо ингээд тогоо маань халаад хоол маань ерөнхийдөө болно гэсэн үг. Окей. Тэгээ хонх дуурахаа сонсно. Хонх дуурангууд би галаа бүр 200 болгож багсгаад нөгөө low heat дээр тийм үү 200 гэдэг маань одоо пилетгээр температураар ярих юм бол 1 гэсэн үг, 1 2 гэсэн үг. Тэгээд галаа багсгаад ерөөсөө 15 минут тавиад загас ногоо бүх юм нэг зэрэг болно. Одоо энэ би гар хүрхгүй. Ийм амархан, ийм олон төрлийн ногоотой, ийм их хоолыг би ерөөсөө одоо таглал одоо ингээл мартаа. Тийм үү, ингээл болоо. Ийм амархан. Окей. За би ногоонуудаа далт хийгээт. За дараа нь бид нар макаронийн чиз хийн. За макаронийн чиз дээр би одоо эртээд бид нарт та нарт үзүүлсэн шиг ийм жижиг ийм shell, small shell ийм жижиг ийм юутай ийм гомын хийх гэж байна. Энэ нэгдүгээр айгу хурдан болдог. Тэгээ хийхэд их амархан хурдан болдог учраас за өнөөдөр би ерөөсөө тэрчээгээр нь ихэнхийг ингээ хийчихээ. Тэгэхгүй бол эртээд манай хоол хүрээгүй. Аав нь макарони чиз идэж амжаагүй, дуусчихсан. За тийм болохоор би ингээд гомонгоо хийгээд жоохон давс хийгээд гомныхаа юунд жоохон давс хийгээд гомн чинь тэр давсыг чи юу яагаад гомн чинь гоё амттай болно. Тийм болохоор би гомнда дандаа давс хийдэг. За ингээд гомн ерөнхийдөө нэг 10 минутын дотор л болчихно. Энэ нөгөө жижигхэн гомн болохоор аюу хурдан болно. За би нөгөө салмоныхаа энэ хялгар уутнуудыг хаяах юм. Окей. За одоо загас маань болж байна. Юу маань гом маань болж байна. За гом маань болжэг. За энэ хооронд нь би нөгөө чизээ бэлдэнэ. За өнөөдөр би 2 төрлийн чиз макаронийн чизтэй 2 төрлийн чиз хэрэглэнэ. За тэр нь ямар чиз вэ гэхээр ерөөсөө cheddar cheese. Би энэ юуны Kerrygold-ийн cheddar cheese хэрэглэж байгаа. За тэгээд Parmigiano Reggiano бас Costco-гийн Parmigiano cheese, Parmigiano Reggiano гэсэн 24 сар юу яасан? Болгосон ийм чиз байгаа. За ийм 2 хатуу чизийг би одоо манай салат мастер 1 номерын хутгаар үрээд жижигэл чирчиж өгнө. За галаа жоохон багсгаад би 10 минут тавьчих. За. Окей. За тэгэхээр би чизээ одоо юу яа тийм үү? За би энэ Parmigiano Reggiano-гоос жоохон үрээд. За би түрүүчийн видеон дээр хэлжсэн тийм үү? Яагаад би ингээд өөрийнхөө чизийг өөрөө гэртээ ингэж үрдэг вэ гэдгийг тийм үү? Яагаад тэгэхээр одоо энэ дэлгүүрт ингээд гоё ийм нэмгэн үрчгсэн ийм одоо чиз авахд одоо тийм үү? Ийм гоё ийм үрсэн ийм чиз авахд
нэгдүгээрт одоо үнэ нь хамаагүй илүү үнэтэй. Хоёрдугаарт энэ чи ийм гоё ингээд ийм сэвсгэр болгох тийм үү? Дэлгүүрт удаан байлгах тийм үү? Муудахгүй тул айгүй олон төрлийн одоо химийн бодисоор энийг цацаж те өнгө өдр оруулж тийм үү? Ийм юу яаж өнгө өдр нэмэж өнгө оруулж энэ чинь гоё өнгөтэй удаанаар нөгөө дэлгүүрт одоо те 1-2 сар байлгахын тулд одоо янз янзын нэмэлт юмнууд нэмдэг байгаа. За уучлаарай. За тэгээд тийм болохоор эрүүл одоо чизтэй яг чизийн өөрийнх нь чизээр идья гэх юм бол энэ заавал өөрөө ийм томоор нь аваад манай салат мастрын машинтай хүмүүс бол ингээд 1 номерын хутхан дээрээ юу яачиж болно, үрчиж болно. Чиз манай салат мастрын машин дотор ингээд гараа хийхэд дотор нь хийгээд дотор нь наалцсан юмыг авахд гар зүсэхгүй. За би ийшээ ингэж урагшаа харуулъя. Окей. Ингээ гар хийхэд ингэж зүсэхгүй. Окей. Гадна нь бас ингээ наалцсан юм буруу ингээ эргүүлэх юм бол бас зүсэхгүй. Окей. Ийшээ гар хийж болохгүй. Тийм болохоор гар ерөнхийдөө 45 градусан дээр яг энэ нөгөө энэ хамгаалтан дээр ингээ гараа барьж ээж ингэж хийх ёстой шүү. Окей. За би пармежаногоо ахаа нэг жоохон яач. За пармежано дээр cheddar cheese энэ харж байна уу те би эртээд би нөгөө юу яасан маань ингээд тэр чигээрээ байгаа. За одоо ингээд cheddar cheese За ингээд cheddar cheese маань нэлээд их орно. За ингээд болоо. За тийм болохоор ингээд ийм амархан гоё чиз ингээ өөрөө гэртээ хийгээ тавьчихаар би та нарт дахиад cheddar cheese энэ үзүүлье. Cheddar cheese арай нөгөө зөөлөн чиз болохоор энэ юунууд нэм том гарсан байгаа. Энэ parmigiano cheese болохоор нэлээд хатуу чиз болохоор энэ нөгөө юу ширхэг нь хамаагүй жижигхэн нэмгэн юм ширхэгтэй. Энэ нөгөө cheddar cheese болохоор арай жоохон том. Энэ нөгөө зөөлөн юу чиз болохоор арай нөгөө урт юутай байгаа. Окей. За би гараа угаадах. За гараа угаачлаа. За гомон маань юу болж байна? Гомон ерөнхийдөө бол одоо нэг ахаад нэг 2-3 минут буцалхад ерөнхийдөө гомон маань болж байгаа. За загас маань болж байна. Загсны тогоо маань ерөнхийдөө ингээд халаад эхэлсэн. Одоо би ингээд гараа ингээд тавихад ерөнхийдөө тавьж болж байгаа бүлээн байна. За одоо ингээд хонх дуурах төхөөд эхлэхээр нэг 5 минутын дараа бол ингээд барихад ерөөсөө барих боломжгүй юм халуун болно. Тийм болгоо хэрвээ ингээд хонх чинь тийм үү 5-10 минутын дараа дуурахгүй байгаа бол ялангуяа ийм их нөгөө дүүрэн битүү дүүрэн хоол хийцэн байгаа учраас дуурахгүй байх юм бол та нар зүгээр ингээд тага бариад үзээрэй. Тага бариад үзэх чинь ингээд гар чинь ингээд хаджээгүүл одоо хурж болохгүй юм халуун байх юм бол ерөнхийдөө тогооны чинь температур дотор нь температур нь ерөнхийдөө 87-89 руугаа хүрсэн байна гэсэн. Тийм болохоор жоохон ингээд сэгсрээд ингээд эргүүлэхээр энэ тогооны чинь таг нь дуурайд эхэлнэ. Яа тэгвэл ялангуяа их хоол хийцэн үед нөгөө нэг дотор нь аюух уур үүсээд уур нь нөгөө тэр дуурдаг хонхон дээр ингээд нөгөө уур нь ингээд их дэндүү их хүнд байх юм бол за хаяа бас нөгөө манай энэ юуны салат мастрын хонх дуурахгүй бас асуудал үйж магадгүй. Тэгвэл ерөнхийдөө 90% бол ерөнхийдөө өөрөө дуурдгаараа одоо энэ та нар дуурж байгааг сонсож байна уу те? Миний тоогооны юу хонх дуурч байна. За тийм болохоор хэрвээ тийм байх юм бол нэг 5-10 минутын дараа дуурахгүй бол ерөнхийдөө ингээд тоогоогоо бариад тага бариад одоо бол би барихад ингээд болж байна. Яагаад гэвэл энэ бүлээн дөнгөж халж эхэлж байгаа учраас тийм үү. За жоохон халаад 5-10 минутын дараа нэлээд халуун болоод энэ таган дээр гараа тавьж болохгүй бол талцсан байхад ерөнхийдөө энэ хонх дуурах болцсон гэсэн үг. Окей. За би чизээ далтыг чи одоо би ерөнхийдөө чиз хэрэглэхгүй одоо ингээд болчихсон. За тийм болохоор би 2 төрлийн чиз тэгэл гом өөр юу ч юунд хийхгүй. За хэрвээ ийм хайрцаг дэлгүүрт байдаг тийм үү бас л нөгөө макароны чиз гэсэн хүүхдүүд авж идэх дуртай гэдэг айлууд ээж аауд аюух авдаг.
За тэр маань мэдээж бас л одоо нэг удаан байлгахын тулд одоо тийм үү янз янзын өнгө те юу яах эсэн бусан химийн бодисууд одоо нөгөө чиз юу гэж удаан байлгахын тулд одоо дэлгүүрт удаан байлгах юм бол янз янзын юм цацсан байдаг. Тийм болохоор өөрөө ингээд чизээ зүгээр бүтнээр нь аваад өөрөө гэртээ shred хийгээд ингээд хийхэд хамаагүй нэгдүгээрт гоё амттай. Хоёрдугаарт fresh, гуравдугаарт эрүүл. Яад бол эсэн бусан юм химийн бодис модс өнгөлөгч мөнгөлөх юу ч тийм ороогүй. Окей. За энийгээ би чизээ далтчихъя. Одоо энэ чиз болчихсон. За ингээд ерөнхийдөө миний хоолны юмнууд бол бүгд болчихсон. Би нөгөө чизтэй болохоор би энийг шууд усанд хийгээд угаахад бэлэн болгочих. За. Одоо ингээд ерөнхийдөө гоймон болох юм бол чиз жохоо масл нэмээд тэгээд ерөнхийдөө болчлоо гэсэн үг. За гоймоныг ахаад нэг ганц минут жохоо хатуу байна. Гоймныг бас тэгээд эндүү удаан болгох хэрэггүй. Бүр юм нялцаагаад өөрөө ингээд салж ундсан тийм нялцаасан гоймон бол нэгдүгээрт амтгүй, хоолчин бас амтгүй болно. Тийм болохоор гоймныг ерөн бол нэг 10-аас 12 минутаас илүү нэг буцалгаад ах шаардлагагүй. Хаяа бүр зарим Италид очисон хүмүүс мэдж байгаа ах те. Италид бол бараг бүр юм жоохон жажлууртай байдаг. Гоймонгоо хизээч бүр юм ялц болгодгоо италичууд. Тийм болохоор гоймныг бол нэг ерөөсөө 10-аас 12 минутанд л ерөнхийдөө болгоход хацхад ерөнхийдөө зүгээр хазагдчихгүй тэгэл болцсон гэсэн. Тийм болохоор дэндүү юм нялцсанхаа одоо дэндүү их болгоод ах шаардлагагүй гэсэн үг. Окей. За би чиз яачлаа. За салат мастер машины маань ажил дууссан. За тийм болохоор би машина хажуу тишээ болгоод манай машин бол ингээд юу юм хавтгай юм юун дээр бол ингээд наалтчдаг. Тийм болохоор ингээд хөдлөхгүй одоо хөдлөхгүй хүүхэд мөхд ирээд ингээд унган гэж юм байхгүй. Хэрвээ та нар манай салат мастер машиныг ингээд бариад үзэх юм бол бас овоо хүнд одоо нийт манай салат мастерын одоо хайрцагтайгаа ирдэг жин нь ойролцоогоо 5 кг байдаг. Монгол руу хүмүүс аавь хэр зэрэг хүнд болох уу, карго нь хэд болох уу гэж асууад байдаг. Тийм болохоор манай салат мастер маань ойролцоогоор 5 кг Монгол руу карго нэг ойролцоогоор бид нэр одоо нөгөө промо сахан сарын промо гэдэг $10 байдаг бол одоо энэ сар би $8 явуулж өгч байгаа. Тийм болохоор 5 кг-ыг 8-д үржүүлэхээр $40 Чикагогоос шууд Улаанбаатар очино гэсэн. Зарим хүмүүс өнөөдөр сая надтай нэг хүн яриад танаа машинтай чи адилхан машинууд одоо ийм гараар ажилтдаг ийм ногоо ирчигчүүд Amazon дээр байна. Янз янзын үнэтэй байна. Танах ягаад ийм үнэтэй юм бэ? Танаа машинаас ямар ялгаатай юм бэ гэдэргээ асуудаг. Нэгдүгээрт чанар тийм үү? Та нар ингээ хүн дээр л бариад үцгэд л энэ чанартай юм гэдэг чинь те шал өөр байдаг те материал, чанар те хийсэн байдал энэ чанар бол хамгийн чухал. Энэ маань одоо тийм 15 жил, 10 жил, 20 жил ажилласан ч энэ юуны маань энэ хутга мохгүй. Окей. Энэ яг одоо өнөөдөр яаж хэрчиж байна? Шив шинээрээ яаж хэрчижсэн одоо ч гэсэн 10 жилийн дараа ч гэсэн яг тэр адилханаараа хэрчнэ. Дээрээс нь манай энэ салат мастер машины энэ хутгнууд маань өөрөө манад энэ тогооны төмөртэй адилхан 316 Ti stainless titaniumтай stainless steel тийм үү ган жирийн зүгээр ган биш titaniumтай ган гэдгээрээ нэгдүгээр бат бүх удаан олон жил юу яхаасаа гадна зэвэрхгүй тий зэвэрхгүй чанараа алдахгүй, мохгүй, те юу идэн мохгүй гэдгээр тэрүүгээрээ ялгаатай байгаа шүү. Тийм болохоор ер нь нэг экстра нэг $10, экстра нэг $100 төлөөд авсан юм чанартай авсан юм тийм үү? Насан туршдаа хэрэглээд 1 жил, 2 жилийн дараа хаяа солих биш тийм үү? Ахаа 5 жил, 10 жил, 20 жил хэрэглэхэд дараа нь бүр хүүхдүүд рүү чинь дамжаад очиход тийм үү? Би манай салат мастерын өөрийн нөгөө пэйжн дээр байнга одоо энэ янз янзын одоо хуучин кастомеруудын юунуудыг бас тавьдаг. Тийм болохоор сая сүүл би 57 жил болсон, 60 хэдэн жил болсон тогоонуудын зургнууд тавьсан. Тэднэр нь одоо аав ээж их чахнараас нь ингээ өвлөөд тийм үү дараачийн бүр генерашн дээр очиод явж байгаа тийм тогоонууд байгаа. Харахад бол зүгээр л яг шив шин юм шиг харагдаж байгаа. Тийм гоё чанартай юм гэдэг чинь ерөнхийдөө тий удаан настай олон жил хэрэглэн дараагийнхаа үе үеэ ингээ дамжаад явах юмаа гэдэг чинь шал өөр шүү дээ тийм үү. Тийм болохоор манай салат мастерын энэ машин маань нэгдүгээр lifetime warrantyтэй тий
lifetime warranty-гаас гадна чанар энэ хийц мийц бол ерөөсөө өөр тийм Amazon өөр компаниудынхтай харьцуулах юм бол та нар зүгээр л манай энэ машиныг бариад үцхэд хүнд те юм өдөр нь ямар материалаар юугаар яаж хийсэн гэдг нь ойлгомжтой, окей? За ингээд салад мастрын машин бол ойлгомжтой тий. Хэрвээ энийг манайхан авцсан хүмүүс тэгээд хэрэглэж чадахгүй байгаа ч юм уу яаж хэрэглэхээ мэдэхгүй байгаа хүмүүс байх юм бол би нөгөө энэ салад мастрын машиныхаа энэ тайлбарсан миний бүр тусдаа видеога тэр маань YouTube дээр байгаа. Тэгээд би тэрний линкийг бас энэ видеоны доор бас оруулаад тавьчих. Тэгээд та нар ороод үзээрэй, окей? За ингээд манай салад мастрын машин маань ингээ болчихсон. Тийм болохоор би жоохон хажуу тишээ болгоох. За ийшээ тавьчих. За би гомон ахаа шалгаадахыг гомон маань гомон болцсон. Гомон болцсон байна. Би унтраагаад миний гомон ингээ болчихсон. Окей. За гомонгийнхаа усыг хаяад усын шүүгээд би одоо чизээ хийгээл болоо. За. За гом маань бэлэн. За энэ дээр би юу хийх вэ гэхээр би нэг жоохон ерөөсө жоохон жижиг халбах ч хүрхгүй, жижиг халбаны тал гэсэн үг. Жоохон масл хийгээд окей. За тэгээ нөгөө нэг би жижигсэн чизээ дээр нь хийгээд Mom is making macaroni and cheese again today. You like it? Okay. За тэгээд ингээд хутгаал болоо. Одоо энэ тоогоо чинь нэгдүгээр халуун байгаа. Гомон чинь тэр чигээрээ халуун байгаа. Тийм болохоор энэ чизээ бол тэр дор нь ерөнхийдөө юу яачин, хайлчин. Би нөгөө усандаа нөгөө давс хийцэн болохоор ахиж нэмэж давс маус эсэн бусан амтлагч хийх ямар шаардлага бол байхгүй. Одоо ингээд харж байна уу та нар ерөөсөө ингээд хэдэн секундын дотор ингээд чиз ч өөрөө ингээд melt болоод ингээд хайлтчихж байгаа. Окей? Тийм болохоор ингээд хүүхдүүдтэй манай одоо Монгол аав ээж нар ялангуяа одоо энэ Америкт өсөж дөрж байгаа энэ хүүхдүүдтэй энэ Америк хоолуудыг яаж хийж өгөхөө мэддэггүй. Тийм болохоор миний энэ видеонуудыг та нар үзэх юм бол нэлээд олон төрлийн хоолнууд та нар бас хийж сураад хүүхдүүд чинь ч бас дуртай гэртээ хоолоо идэх болно. Дээрээс нь аав ээж нь те яаж энийг хийх үү? Хүүхдүүд хоол идэхгүй байх, миний хоолыг голоод байна те. Заавчгүй гаднаас идэр хоол авахуулах гэдэг нэдэр гэдэг тэр проблем маань байхгүй болно гэсэн үг. Тийм үү? Тэгэхээр гэртээ хүүхдүүд маань ч гэсэн гэртээ ирүүл өөрийн гэрийн хийсэн юугаар хийсэн, ямар юмар хийсэн те яаж хийсэн ойлгомжтой ийм гэрийн амархан хурдан 30 минутын дотор хоол хийж болно гэсэн үг. Окей? За ингээд макарони чиз бэлэн, итгэд бэлэн. Окей? За би энийгээ ийшээ болгочих. За манай юу маань дуграад эхэлсэн. Манай тоогоо маань сая намайг нөгөө чиз юу микс хийж хахад дуграад эхэлсэн. За одоо би тийм болохоор температура 200 градус болгоод ингээд температура 200 градус болгоод тэгээд цаг тавина. Тайм гэдэг дээрээ дараад цагаа би 15 минут тавина. 15 минутын дараа миний загас болон ногоо маань бүгд жигд гой болоод бэлэн болно гэсэн. Загас маань тас хөлдөө байгаа тийм үү? Одоо дөнгөж сая орж ирсэн хүмүүс миний видеог эхнээс нь үзээгүй хүмүүс мэдхгүй байгаа. Тийм болохоор энэ дотор би олон төрлийн одоо мэдхгүй бараг 5-6 төрлийн ногоо байгаа. Дээрээс нь би загсаа салмон тас хөлдөө салмон хийсэн байгаа. Тэгээд энийг одоо ерөнхийдөө би өнөөдөр 30 минутын дотор яаж гэрийг нөхцөл гоё амархан хурдан хоол хийдгийг та нарт өнөөдөр үзүүлж байна. За одоо ингээ 15 минутын дараа өөрөө тоогоо маань өөрөө унтраад тасарчин гэсэн үг. За би бас энэ манай electric skillet-ийн тухай хүмүүс ингээд эний чинь яаж хэрэгэлдгийг авчаад хэрэгэлж чадахгүй байх, ингэжэн тэгжэн ямар учиртай, энд хонхон ямар учиртай, залгуураа яаж хэрэгэлдгийг ингээд хэрвээ та нар хүсэх юм бол миний бас энэ тоог яаж хэрэглэх вэ гэсэн бас тусдаа бүр видео байгаа. Би тэрний бас линкийг энэ видеоныхаа доор бас description дээр нь оруулчих болно. Тийм болохоор энэ тоогоо маань үнэхээр
ид шидтэй айлын галтгоон болгонд байх ёстой тогооны нэг байгаа. За энэ манай энэ electric skillet маань энэ electric энэ тогоор ажилладаг энэ хайруулын тавг нь ийм намхан мэдээж хайруулын тавг учраас дээрэс нь манайх яг ийм электрик ийм будаагшаагч ийм өндөр тогоо байгаа. За энэ хоёрын тогооны тухай би нэг жоохон одоо ингээд 15 минут байна тийм үү? Би ингээд одоо юу ч өөр юм хийх юм байхгүй. Тийм болохоор энэ тогоонуудаа жоохон тайлбарлаад бас хүмүүст яагаад энэ тогоонууд ийм magic ийм супер ийм гоё юм бэ гэдгийг тайлбарлаад өгье. За энэ electric skillet маань нэгдүгээрт тийм үү энэ ийм залгуураар ажиллаж байгаа. Энэ дээр бид нэр температур цаг хоёроо хоёулангийн тохируулж болно. Тийм болохоор юмнуудаа тохируулаад яатсан бахад одоо би ингээд загсаа температур цагийн тохируулсан учраас одоо би гадаа гараад дэлгүүр явж болно, хүүхдүүдийнхээ сургуулиас очиж авч болно тийм үү. Янз янзын хүүхдүүдийнхээ дасгал юунд нь дугуулын эдрэнд нь авч явчаад буцаад ирэхэд нэгдүгээрт хоолчин бэлэн. Хоёрдугаар хоолчин халуунаараа энэ бол унтарсан байгаад ерөнхийдөө цаг барина. За манай будаа агшаагч бол нөгөө будаа агшаагаад унтарчхаараа 150 градус дээр зогсож. Тэр нь keep warm гэдэгтэй яг адилхан халуунаа 12 цаг барина. За зочин мочин ирсэн байхад энэ дотор шүл хийгээд одоо нөгөө цагаан сар чинь болох гэж байна. Тийм болохоор цагаан сар ингээ байнга нөгөө зочин мочин хүн амьтаа ирдэг. Байнга л одоо хоол халаах хэрэгтэй болно. Байнга л одоо нөгөө хоолнуудаа байнга хийх болно тийм үү. Тэгэхээр энэ тогоонууд байхад хоолыг чинь 12 цаг халуунаараа байлгах чинь. Окей. Байнга нөгөө нэг одоо ингээл плеткэн дээр микровейвн дээр очиод халаагаад авах шаардлагагүй. Тийм болохоор хоолыг чинь 12 цаг байлгах чинь. Дээрээс нь манай энэ тогоонд бол тийм үү ганцхан будаа агшаахгүй. Будаа агшаахаас гадна энэ дотор шүл хийж болно. Бүтэн chicken roast хийж болно. Мах шарж болно тийм үү. Кейк хийж болно. Тараг хийж болно. Юу л бол юу энэ дотор хийж болно. За манай энэ хоёр электрик тогоо галтгоонд байхад аль нэг нь ч байсан болно. Хоёулаа байхад ерөнхийдөө энэ плеткний ямар шаардлагагүй. Плетик хэрэггүй, духовка хэрэггүй, микровейв хэрэггүй, юу ч хэрэггүй. Ерөөсөө галтгооntойгоо явж байна гэсэн. Тийм болохоор энэ тоогоо байхад нөгөө хүмүүс нөгөө бооттэй усан онгоцтой хүмүүс байж болно. RV тийм үү нөгөө зугаалдаг ийм том ачааны машин шиг тийм нөгөө RV тийм нөгөө унтдаг юу яадаг те дотоод жорлонтой галтгоонтой тийм RV-нүүд байдаг. Жохон зай бахтай байдаг учраас иймэрхүү тогоонууд байхад за хөдөө явах юм бол хөдөө кампинг явж болно те хөдөө явхад зочд буудалд очиход залгуурал байх юм бол энэ тоогоон дээр хоолоо хийгээд итчихнэ гэсэн. Тийм болохоор яг л өөрийн personal private галтгооntойгоо л энэ тэнд явж байна гэсэн үг. Окей. За тэгэхээр энэ олон функцтэй тийм үү энэ дотор шүл хийж болно, будаа агшааж болно. Энэ дотор ч гэсэн будаа агшааж болно. Энэ дотор нэг 3 аяга будаа, манай энэ дотор бол нэг 5-аас 6 аяга будаа бол багтана. Энэ манай энэ өндөр будаа агшаагч нь. Окей. За тэгээд энэ дотор энэ олон төрлийн хоол хийж болохоос гадна дээрэс нь манай энэ тогоо маань нөгөө бүрэн одоо усанд хийж угааж болно. За яагаад би тэгж хэлж байгаа юм бэ гэхээр ийм электрик тогоонуудыг хүмүүс нөгөө угаач чаддгүй. Яагаад гэвэл энэ рүү нөгөө ус орчвол залгуур ордог юуруунд ус орчих юм бол эвдэрчдэг тийм үү. Тэгэхээр бид нөгөө ийм залгууртай юунаас нэгдүгээрт имээгээд нөгөө одоо эвдэрчин амархан эвдэрчин угааж болохгүй, цэвэрлж болохгүй янз янзын асуудлууд байдаг. Тэгэд манай салаад мастрын залгууртай тогоонууд маань бүгд waterproof. Ямар ч усанд хийгээд энэ дотор ус орсон ч ямар ч асуудалгүй усны хамгаалттай гэсэн үг. Тийм болохоор энийг шууд dishwasher хийж болно. Dishwasher хийгээд угааж болно. Энийг шууд юундээ галтгооныхаа нөгөө синкэн дотор тийм угаалтуурын дотор устаа хийгээд угааж болно. Ямар ч асуудал байхгүй. Одоо тэр бол айгүй чухал байх гэж бодож байна. Яагаад хүмүүс энэ электригийн цахилгаан тогоонуудаас бас тэрнээс нь айгаад байд. Угаад цэвэрлэхэд аюу амархан. За өдөр тутмын мэдээж бид нэр хоолундаа хийчээд тогоонуудаа угаадаг тийм үү. За хэрвээ бүр одоо ингээд түлэгдэж мүлэгдсэн байх юм бол манай энэ powder байгаа. За би энэ powder-а үзүүлье. За манайхаа судалдан авалт хийсэн бүх хүмүүс энэ powder-ыг өнгөө авдаг. За энэ маань ямар ч хортой химийн бодис дээр байхгүй natural хоол ундтай юу яхад холиход одоо хоол ундны одоо юу яаж байгаа тогоогоо угаахад ямар ч тийм хор нүр байхгүй natural ийм powder байгаа. Энэ маань нэгдүгээрт гой ган төмрийг зүгээр манай тогоо бол зүгээр шив шин юм шиг гоё гялалцсан энүүгээр угаах юм бол дээрээс нь энийг айгүй баг хэрэглэнэ ерөөсө давс цацж байгаа юм шиг айгүй баг
юу хэмжээгээр хэрэглэн. Тийм болохоор ийм нэг савтай юу бол паудер бол зарим айлуудад баг 3 сар, 4 сар, 5 сар, 6 сар зарим айлууд баг жилч хэрэглэж байгаа их хэрэглэдэггүй айлууд бол тийм үү. Олуулаа биш ч юм уу 1-2 тогоотой айлууд бол баг жил хэрэглэнэ нэг. Тийм болохоор энүүгээр ганцхан ган тогоо цэвэрлэхээс гадна одоо цагаан сар болох гэж байна. Цагаан сар болоход манайхан бүгдээрээ нөгөө гоё алтан мөнгөн аягнуудаа гаргаж ирж төмрөө идэлүүлүүд гаргаж ирж тэ цэвэрлдэг. Тэрийг цэвэрлэх гэж бас бөө юм болдог тийм үү. За би сая фэйсбүүкээр нэлээд олон хүмүүсүүдийг нөгөө мөнгө аяга яаж цэвэрлэх үү гэдэг видеонууд харсан. За манай энэ салаад мастрын паудер байх юм бол окей байх юм бол энэ юу яасан энэ паудерыг маань хэрэглээд мөнгө аяга угаах юм бол манай энэ үгээр амар гоё өнгө орч одоо супер шившин юм шиг болох нь. Би нэг алтан аяган дээр туршиж үзсэн, мөнгө аяган дээр туршиж үзсэн нөгөө копер юм нөгөө улбар шаа нөгөө копер нөгөө идэлүүд байдаг шүү дээ. Юм дом мом шанаг манаг янз янзын монголчуудын маань хэрэгэлдэг одоо юм төмрөн тийм идэлүүд байдаг. Тэрийг бас энүүгээр цэвэрлэхэд супер гоё цэвэрлэе шүү. Окей. Тийм ямар ч амар үрээд ингээд одоо ядраад зүдрээд ах ямар ч юм байхгүй. Айгүй амархан гоё цэвэрхэн. Дээрээс нь ямар ч химийн бодис илүү дутуу нөгөө юугүй эрүүл мэндэд одоо ямар ч асуудалгүй тийм гоё юм паудер байгаа. Манай энэ паудерыг худалдаж авч болно. Худалдаж байгаа үнэ нь $16 худалдаж аавна. Хэрвээ өөр хотуудад Чикагоос өөр хотод байдаг бол шуудангаар явуулаад өгчөж Монгол руу бас явуулж өгч болно. Окей. За энэ цагаан сар болж байгаа учраас энэ 7 хоногт миний энэ хийж байгаа энэ видеонуудыг одоо шеэр хийсэн хүмүүс байх юм бол окей. Шеэр хийх юм бол би хэрвээ Чикагод байдаг бол би үнгүү та нарт энэ паудер чи авчид өгчөж болно. Хэрвээ өөр хотод байдаг бол ганцхан шиппингийн төлөөд манай энэ паудерыг үнгүү авч болно. Монголд байдаг бол бас каргоныхаа мөнгийг энэ за 1 кг за $8 л болно гэсэн. Энэ 1 кг ч хүрэхгүй. Энэ чи хэдэн грамм? 340 г. Тийм болохоор Монгол руу та нар $8 төлөөд энийг бас авчиж болно. Хэрвээ миний энэ видеонуудыг, миний хоолны видеонуудыг шеэрлээд, лайк хийгээд шеэрлж өгөх юм бол энэ паудрыг би энэ 7 хоногт миний бүх одоо би энэ 7 хоногт баг өдөр болгон видео хийж байгаа. Миний энэ видеонуудыг шеэр хийж байгаа хүмүүст би энэ паудрыг үнгүү өгнө. Окей? Тийм болохоор би энэ миний цагаан сарын өөртөө өгж байгаа бэлгээ гэж бодчих. Окей? Тийм болохоор миний энэ видеонуудыг шеэрлж байгаа хүмүүс лайк хийгээд шеэрлж байгаа хүмүүст би энэ манай энэ паудрыг үнгүү салаад масын паудрыг өгөх болно. Окей? За миний ярьж байгаа хооронд миний загас маань бэлэн болчлоо. За загсаа одоо ингээ хардаа тогоо маань таг маань төгжигдсэн ингээ онгоохгүй юм тийм үү? Ингээ төгжигдсэн байна. За ийм төгжигдсэн тагийг яаж онгоолох вэ гэхээр ингээ жоохон сэгсрээд эргүүлээд агаар оруулчихна гэсэн. Тэгээд ингээд одоо ингээд юу яаж. За бид нар бүгдээрээ хоолоо харъя. Хоол маань ямар болж байна гэхээр хардаа бүгдэнд нь харагдчихэв нү те. Ногоо маань гой ногооноор дээрэс нь ийм их шүүс гарсан байна. Тийм болохоор би энэ дотор ямар ч ус хийгээгүй, ямар ч тос хийгээгүй хоолоо хийсэн байгаа. Тэгэхэд ийм гой ногооноос чи ийм их шил гарсан бэ. Миний залгуур унтчлаа. За дээрэс нь загас маань болсон байна. За би тавган дээр та нарт загсаа гаргаж үзүүлээд яаж болсон байна гэдгийг би зүгээр сэрээгээр үзүүлье. За би энэ дотор тас хөлдөө загас хийсэн байгаа. За шууд л ингээд юу яхад л мэдэгдчихэв. Хардаа загас маань тэр чигээрээ жигд гой болсон байна. Дээрээс нь гой шүүслэг. Окей. Загсыг бас нэндүү удаан болгочвол ийм хатуу ийм эрзэний юм шиг болчиход байдаг. Тийм болохоор зүв болгосон загас маань ийм гой шүүстэй, зөөлөн гой амттай ах хэвээр. За дээрээс нь манай нөгөө ногоонууд тийм үү. За би энэ дотор бокчой гээд жижиг байцаа хийсэн байгаа. За өөр би юу хийлээ? Би энэ дотор sweet potato хийсэн. За sweet potato хийсэн. Помидор хийсэн. Брокколи хийсэн. Өөр би чинь юу хийчлээ? Тэгээ spinach хийсэн, тийм үү? За энэ spinach байна. Энэ хардаа spinach байна. За тэгэхээр манай төмсөн амсаад үзье. Миний төмс ийм гоё ингээд шууд сэрээ яхад л ингээд юу яагаад унтчихэ. Төмс аюугаа яг жигд болсон байна.
Спинach маань байлаа. Аюу гой амттай. За bok choy маань. Ямар ч давс хийгээгүй. Би ганцхан юун дээр л давс цацсан. Жохон давс цацсан загсан дээр. За би загсан амсаад үзье. Гой тийм жохон лимонтой, давс перцтэй өөр илүү юу ч хийгээгүй. Яг загс өөрийнхөө гой загсны амтаараа байна. Хэрвээ та нар teriyaki соосон дуртай бол жоохон teriyaki соос хийж болно. Pesto соосон дуртай бол pesto соос хийж болно. Ямар л бол ямар аргаар энийгээ ингээд өөр аргаар одоо идмээр байх юм бол янз янзын өөр аргаар идэж болно. За би нөгөө macaroni cheese-аас амсаадах юм. За бүх хоол маань ингээд бэлэн. Macaroni cheese бас амар гоё амттай. Яг cheese нь амтагдаад илүү дутуу юм байхгүй. Супер гоё амттай. За тийм болохоор ийм гоё хоолыг мэдээж манай брокколи гоё амттайгаа. Тийм болгоо ноонууд шин гоё өнгөтэй, амттай, жигд босон. Дээрээс нь загас тас хөлдөө байсан загас ахиж гаргаад цаг үрээд ингээд юу яагаад ах ямар шаардлага байхгүй. Гисгээж мисгэх ямар шаардлагагүй шууд хөлдүүгээр нь хийсэн байна, окей. За тийм болохоор өнөөдрийн видеон дээр би жоохон манай электрик тогоонуудыг тайлбарласан. За ингээд хоёр дахь бас нэг тайлбарламаар байсан юм юу вэ гэхээр энэ сарын би нөгөө тогооныхаа цагийг тавьчих. Энэ сард манай энэ 5 квартын Walkman ингээд ийм жигнүүртэйгаа энэ жигнүүр нь ингээд шууд Walkman дотор ч ингээд орчдөг. Ингээд манай 5 квартын Walk ийм гоё байгаа. Окей. Ингээд жигнүүртэй. Энэ маань одоо энэ манай энэ 2 сарын промонд ирж байгаа. За ингээд тоон дээр ингээд шууд хийгээд энэ дотор бол ерөнхийдөө 12-оос 13 ширхэг бууз бол багтана. Мантуу байж болно, бууз байж болно, загас жигэнж болно, юу болно, ногоогоо жигэнж болно, юу л бол юу инж жигэнж болно. Тийм болохоор энэ гоё 5 квартын манай одоо байнгын хүмүүс одоо авах дуртай тогоонуудын нэг маань ингээд энэ жигнүүртэйгаа ингээд сетэнд одоо энэ 2 сард ирж байгаа. Тийм болохоор манайхан хэрвээ асуух юм байх юм бол манай Salad Master Mongolia USA гэсэн манай Salad Master-ын пэйж байгаа. Mongolia USA гэж байгаа пэйж байгаа шүү. За тэнцээ Salad Master гэсэн зөндөө пэйжүүд байгаа. Яг одоо манай Монгол миний дийлэрийн өөрийн одоо пэйжэнд ормоор байгвал миний одоо бүх сар болгоны промошнгууд одоо гарч ирж байгаа шинэ продуктууд тэрэн дотор өчигдөр шөнө би өнөөдөр босоод хүмүүс бүгд харсан бах. Айгуу гоё манайх гоё хутганы сет гарсан байгаа. За тэр хутганы сет маань дараагийн 7 хоногоос ингээд захиалганд ороод ерөнхийдөө юунд ороод яг цагаан сарын промошнгаар гараад 50% хямдралтай гарсан байгаа. Тийм болохоор та нар гоё хутганы сет амаар байгуул чанартай удаан олон жил хэрэглэхээр гойс хутганы сет хайж исэн бол манай хутганы сетийг ороод үзээрэй. Тийм болохоор манай пэйжэнд Salad Master Mongolia USA гэсэн пэйж руу ороод бүх энэ промошнгууд, мэдээллүүд, үн мөн бүх юм тэр дотор зураг мурагтайгаа бүгдээрээ байгаа. Та нарт ороод үзээрэй. За тэгээд дараагийн видео болтлоо бүгдээрээ баяртай сайхан амар цагаараа сайхан хоолцоогоорой. Тэгээд дараагийн видеон дээр би бас гоё ахаад нэг гоё амархан хурдан 30 минутын дотор гэрийнхэн хоолыг яаж амархан хүүхдүүд ч том хүмүүс ч бүгдээрээ идэх дуртай гоё хоолнуудыг амархан гэртээ яаж Salad Master тогоон дээр хийж болохыг ахиж зааж өгнө. За тийм болохоор дараагийн видео болтлоо баяртай. За бай.